За сайн зураг гишүүний оруулж ирж байгаа хуулийн төслийн агуулга хэрэгцээ шаардлагыг бол ойлгож байгаа. Үнэхээр өөрчлөх шаардлагатай бас богино хугацаанд өөрчлөлтчөөсөө өөрчлөлт орчоосоо гэдгийг бас ойлгож байна. Гэхдээ бид бас нэг зарчмын асуудал барихгүй бол болохгүй байна. За яригдсан асуудал дээр тестралаар нь бас хариултууд байр суурь илэрхийлээд явъя гэж бодож байна. Нэгдүгürt энэ цэнгүүн гишүүний санаачилсан хууль одоо тэр хүчингү болох тухай 1991 оны засгийн газар чиглэл өгөх тухай хууль бол яг энэ асуудлыг таныг нэгтгэж гэж бол хандаагүй маа. Сайн зураг гишүүнийг энэ хуулиа татчих юм бол төрийн бол орон нутгийн өмчийн хуулинд оруулж байгаа энэ өөрчлөлтүүд татчих юм бол дагаж орж ирсэн хууль нь тэр тэтэргүй хүчингү болоо шийдэгдээд явчих юм байна. Тийм учраас дагсан хуулинд бол асуудал үүсэхгүй байна гэдэг агуулгаар хэлж байгаа. За хоёрдугаарт тэр өмч хувьчлалын асуудал дээр бол одоо сая төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байр сууриа бүрэн илэрхийллээ. Бид улсын их хурлаар өмч хувьчлалын үндсэн чиглэлийг баталсан болохоос өмч хувьчлалын жагсаалтыг батлах тухай асуудлыг хэлцэсгийн дэмжээгүүлтэй. Тэгэхээр энэ бол үндсэн чиглэлийн одоо асуудлыг хэлцэсгийн дэмжигдээд явж байгаа гэдэг дээр зөв ойлголттой хаана нэг ойлголттой авах зөв болов уу гэж бодож байгаа. За одоо яг энэ хуулийн төслийн хувьд бол би бас ер нь энэ асуудлаа нэгтгээд явсан зүйтэй л гэдэг байр суурьтай байгаа. Хэрвээ яг энэ асуудал чухал байна гэж үзвэл одоо нийтийн өмч нэртэйгээр шинжилсэн найруулга явж байгаа. Төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуульд шинжилсэн найруулга орж байгаа буюу 50% дээш өөрчлөгдөж байгаа. Сайн зураг гишүүний өнөөдрийн гаргаж ирж байгаа энэ асуудал бол чухал. Гэхдээ энэ 50% орж байгаа өөрчлөлтийн ерөөсөө нэг хэсэг. Цаана маш олон асуудлууд мөн яаралтай өөрчлөх шаардлагатай зүйлсүүд бий. Энийг яаралтай байна гэд нэгээр нь оруулж ирээд байвал эн чинь өөрөө утгаа алдна. Тийм учраас нэгэнт энэ хуулийн шинжилсэн найруулга хэлцэгдээд явж байгаа ажлын хэсэг гарчсан анхны хэлцүүлэгт бэлтгэж байгаа ийм нөхцөл байдалд бол энэ асуудлыг нэгтгээд явах нь зүйтэй. Харин манай энэ дэмжиж одоо үг хэлж байгаа гишүүд бол энэ хуулийн одоо төрийн болон орон нутгийн өмчид компани засаг лээлтод бүтээмжийг сайжруулах хууль, мөн нийтийн өмчийн тухай хууль, энэ хоёр хуулийн анхны хэлцүүлгийг бол маш яралтай бас хийхэд дэмжлэг үзүүлж энэ хуулийн төслийг дэмжиж ажилласаа гэж ингэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ асуудлаа нэгтгэж явах нь зүйтэй болов. Тийм учраас миний хувьд бол одоо яг энэ төсөл дээр дэмжихгүй байр суурь илэрхийлж байна.